Чухин галиндөө их галыг би болно эзний ясаасанга бүхнийг дулаацуулна эзний минь харимгэхий сэтгэлдээ түүний хайрыг бүхий л хүмүүс дарахыг хүсэж байна. Хаврын сайхан үйлрээ аментэнэр насосэрээ мотод эхаваны үзэсгэн цэцгүүд дэлбэлнэ эзний харимгэхий сэтгэлдээ нэг мэдвэр түүний харин ямар агуу дарахыг хүсэж байна. Эрхэм найз минь таньда энэ аз жаргалыг хэлмээр байна. Ихэзэн болтаны цорын маснайда хаварчё улаан дээр гараад чамдуга сайн мэдээ тунхаглаа надад байгаа эзний хайрыг дарахыг хүсэж байна. Улаан дээр гараад чамдуга сайн мэдээ тунхаглаа надад байгаа эзний хайрыг дарахыг хүсэж байна. За нөгөө 100 модын семинар гээд төвч болгоны семинар гээд ахын дүүс нартайгээ нэлээд удаа уулзаагүй юм шиг санагдчихлаа. Уул нь хугацаа бол богинохон л доо. Уул хэд тонцсон чинь бүр нэг удаа уулзаагүй юм шиг. Тэгээ өнөөдөр ингээд уулзсандаа баяртай байна. За тэгээ нөгөө одоо хүүхд тарж байгаа ээжүүд маань тусдаа үг сонсож байгаа. За тэр ээжүүдтэйгээ бас нэг мэдлээдхээ. За тэгээд онлайнаар нөгөө орон нутгад сонсож байгаа хүмүүс байгаа. Ингээд нөгөө группээ харах юм бол үгээ сонслоо гэд бас ингээд зураг тавьдаг. За тэр ахын дүүс нартайгаа бас мэдлэе. За үгээ сайн сонсороо гэд. Тэгээд хамтдаа залбираад өнөөдрийнхөө эзний өдрийн үгийг эхэлцгээе. Биднийг хайрлаад гэм нүглийн дундаас авраад амьд үг ажилдаг чуулган дотор үгээрээ дамжуулан эзэн та өөрийнхөө хүслийг мэдүүлээд бас эрхэм сайн мэдээний төлөө хэрэглэхийн тулд үгээрээ дамжуулан сургаж байгаа нэгүсэлттэй нь талархаж байна. Та биднийг авраа зогсохгүй чуулган дотор байлгаж байгаад бас нөхөрлөл дотор байлгаж байгаад баярлалаа. Энэ бүхнээр дамжуулан итгэлийг маань зууран байрж сахиж хамгаалж байгаа билээ. Эзэн таны өмнө очиход бидний дундаас нэгэн ч алдагдаж гээхдэггүй байхаар та хүнийг тус бүрийн итгэлийг сахиж хамгаалаарай. Магадгүй одоо ч гэсэн бидний дунд аврал нь баттай биш байгаа хүн байгаа бол эргэлзээтэй байгаа хүн байгаа бол 14-өөс эхлэх Библийн семинарыг сонсоод гарцаагүй аврагдаж чадахт нь та туслаарай. Энэ ертөнцийн хамгийн өрөвдөлтөө хүн гэвэл үхтэй, нөхөрлөлтөө, сайн мэдээтэй ойрхон байсан боловч аврагдаж чадаагүй хүн билээ. Бидний дундаас нэгэн ч тийм байхгүй байхаар та заавалжгүй аврагдаж чадахт нь туслаарай. Энд ирэх ёстой байсан ч хувийн олон төрлийн ажил шалтгаанаас болоод ирж чадаагүй бүх хүнтэй хамт байгаарай.
хаанч ямар ч дүр төрхөөр амьдардаг бай. Эзэн танаар хайрлагдаж аврагдсан нэгэн гэдгээ мартахгүй байгаар та туслаарай. Энэ цагийн эхнээс нь дуусах хүртэл эзэн таны хүчит модар даатгаад биднийг үргэлж хайрладаг Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За эхлэг үг болгоод урдаас дохиж өгөх болно. Матай 27 дугаар бүлэг. Матай 27 дугаар бүлгээс үгийг дохиж өгнө. Матай 27-гийн 50-аас 53. Матай 27 дугаар бүлгийн 50-аас 53 дугаар шилийг дохино. Есүс дахин чангаар хашгираад амьсгал хураав. Үзэгтэн сүмийн хүшиг дээрээсээ доош хүртэл 2 хэсэг болон нурсан ба газар хөдлөн хад чулуу бут үсэрч булш нээгдэн нойрсон олон ариун хүний бис амьлуулагдаж Есүсийн амьллын дараа булшнуудаас гарч ариун хотод орж олонд харагджээ гэсэн байна. За үргэлжлүүлээд аврагдсан хүний итгэлийн амьдрал яаж аврагддаг вэ? Аврагдах үед юу болдог вэ? За аврал гэдэг нь яг юу вэ? Аврагдсанаас хойш итгэлийн амьдрал гэдэг нь юу вэ гэдгийг үргэлжлүүлээд хамтдаа бодож үзэж байгаа. За бидний саяхан уншсан хэсгээс харах юм бол Есүс загалмай дээр цовдлогдоод амьсгал хураасан байна. За яг тэр мөчид сүмийн хөшиг дээрээсээ доош хүртлээ урагдсан талаар энэ гарч байгаа. За урагдаа зогсохгүй. Энд юу гэсэн бэ? За сүмийн хөшиг 2 хэсэг болон цуурсан ба газар хөдлөн хад чулуу бут өсөрч гэсэн байна. За хөшиг урагдсны дараа газар хөдлсөн байна. Хад чулуу бут өсөрсөн байна. За юу вэ гэхээр аврагдах үе. За аврагдана гэдэг нь яг юу вэ гэдгийг хинжээ хэлж байгаа. Аврагдсны дараа юу болдог вэ гэдгийг энэчээ хэлж байгаа. За Есүс загалмай дээр цовдлогдож нас барахад хөшиг урагдсан гэдэг нь үнэхээр чухал үйл явдлыг хэлж байгаа. За Библиэлд Исая номон дээрээс харах юм бол Исая 25 дугаар бүлэг дээр ийм агуулга гарч байгаа. Энэ уулан дээр тэр ард түмний нүрний халахвч бүх үндэстний дээгүүр татсан бүтээлгийг тэрээр залгина гэж байгаа. За загалмай дээр цовдлогдох үйл явцад тэр хөшиг урагдахад юу болох вэ? Утга учир нь юу вэ гэдгийг энэчээ хэлж байгаа. За ариун өргөө гэдэг маань ариун газар, ариунаас ариун газар гэж хоёр хуваагдаж байгаа. За яг тэр дунд нь татагдсан байгаа хөшиг урагдсан байхгүй юу? Уул нь хүн бүр ариун газар руу ороод ариунаас ариун газарт орохыг хүсэж байна. Бурхантай эвлэрхийг хүсэж байгаа. За гэтэл тэр хөшигнөөс болоод орж чадахгүй байна. Орж чаддаггүй байсан. За Израилийн ард түмэн тийшээ ордог байсан. Гэм нүглэн жилдээ нэг удаа уучлагддаг байсан. Энэ ариунаас ариун газарт орох нь энэ утга учир нь хариу үндэстнүүдэд хамаарлаггүй зүйл байсан байна. Харин Есүс 2000 жилийн өмнө гэмгүй биеийг өмсөд энэ ертөнцийн ирсэн. Загалмай дээр цовдлогдсон хамгийн сүүлийн амьсгаагаа хураасан байна. За тэр үед хөшиг хуваагдсан гэдэг нь эзэн болон хариу үндэстний хооронд татагдчихсан байсан тэр хөшиг хуваагдсан байна. Хариу үндэстнүүд эзний нэгүслийг харъя гэсэн ч харж чадхааргүй өмнө нь байсан хөшиг. Бүтээлэг. Эзэнт найдыг гэсэн ч эзний нэгүслийг авъя гэсэн ч мэдье гэсэн ч боломжгүй байсан тэр татагдчихсан тэр хөшиг загалмай дээрх Есүсийн хийсэн ажлаар хоёр хуваагдсан. Энэ ертөнц, энэ ард түмэн эзний хайр, эзний нэгүсэл, эзний золилтоор дамжуулах мөнх амийг тэр хөшиг урагдсанаар авах
боломжтой болсон. Харах боломжтой болсон. Аврагдахаас өмнө тэр бүтээлэг хөшиг татагдчихсан байсан учраас бид нэр харах боломжгүй байсан. Бид нэр эзэн дээр очих боломжгүй байсан. Тэр ариунаас ариун газар руу орох боломжгүй байсан. Харин Есүсийн золилтоор боломжтой болсон. ертөнцийн төлөө, гим нүгэлтний төлөө амиа өгсөн тэр нэгүслэр нь, тэр мөнхийн золилтоор нь бүтээлэг авагдаж эзэн рүү очих боломжтой болж байгаа. Тэгвэл тийм учраас би аврагдсан. За тэгвэл аврагдсанаа үнэхээр аврагдсан бол цаашаа би хэрхэн амьдрах хэрэгтэй вэ? Энэ ч гэсэн их чухал байгаа. За дахиад тохиж өгөх гэж байна. 50 дугаар ишлэл. 50 дугаар ишлэлийг дахиад өгөх гэж байна. Есүс дахин чангаар хашгираад амьсгал хурав, үзэгтэн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл 2 хэсэг болон цуурсан ба газар хөдлөн хад чулуу бот үсэрчгсэн байна. За энэ ч сүмийн хөшиг 2 хуваагдсан. За түүний дараа юу болсон бэ? Газар хөдөлсөн гэж байгаа. За тэгвэл энэ ч хүн бүр аврагдах боломжтой болсон. Эзний нэгүслэр аврагдах боломжтой болсон. Үүний дараа шүүлт тогтоогдсон гэдгийг энэ ч хэлж байгаа юм. Нэгүслэр аврагдсан хүн шүүлтийн өмнө зогссон ч деваажн руу явна. Харин тэр Есүсийн цусаар аврагдаж чадаагүй хүн, үннийг мэдээгүй хүнд гарцаагүй шүүлт төлөөлөгдсөн. Иремья 10 дугаар бүлэгдэр харин эзэн бол жинхэнэ бурхан. Тэр амьд бурхан бөгөөд мөнхийн хаан, уур хилэнд нь дэлхийг хөдөлж үндэстнүүд дургуутслыг нь тэсэж чаддаггүй. Эзэн бол мөнхийн хаан, намайг аварсан бурхан, энэ ертөнцийг бүтээсэн бурхан, нэг л бурхан байхгүй юу? За гэтэл намайг аварсан бурханы өмнө энэ ч юу гэж байгаа вэ? Үндэстнүүд чичирдэг, уур хилэнд нь дэлхий хөдөлдөг гэсэн байна. Хөшиг хуваагдсан гэдэг нь хүн бүр бурханы авралыг харах боломжтой, хүн бүр бурханы авралыг авах боломжтой болсон. Гэтэл боломжтой болсон ч гэсэн аврагддаг хүн байна, аврагддаггүй хүн байна. Тэгвэл эзэн рүү очиж байгаа хүн аврагдаж байна. Эзэн рүү очиж чадахгүй хүнд, очоогүй хүнд шүүлт тогтоогдсон гэдгийг энэ ч хэлж байгаа юм. Тэгвэл ардаа. Тэгвэл би аврагдаж чадаагүй бол яах вэ? Би аврагдаагүй бол яах вэ? Би аврагдсан гэж бодсон ч эзний өмнө очтол гим нүглийн уучлалыг ухаараагүй, гим нүглээ уучлуулаагүй, бурхантай ямарч хамааралгүй болчихсон бол юу байх юм бол тэр хүнд гарцаагүй шүүлт байна. Зарим хүмүүс боддог аврагдсан хүн деваажн руу явна, аврагдаагүй хүн тэгвэл энэ газартаа үлднэ гэж боддог. Үхээл тэгэл болчих واخ гэж боддог. Тийм биш. Аврагдаагүй бол мөнхийн шүүлт байгаа гэдгийг эзэн тогтоочихсон. Би мөнхийн амь руу юу? Эсвэл мөнхийн шүүлт рүү юу? Матай 7 дугаар бүлэгдэр үнэхээр чухал агуулга гарч байгаа. Олон хүмүүс бурхны зүгээр мэдээд авчихсан. Сүмд явдаг, хаяа нэг Библийг харцдаг. За тэгээд сүмд очиж байгаа юм чин үг сонсдог. Тэгээд бас семинар бас сонсноо. Библи үний юм байна. Үнэхээр гайхалтай юм байна.
Энийг зүгээр мэдээд авчихсан. Гэтэл олон хүмүүс бурхан дээр очиод эзэн минь намайг мэдэж байгаа үсттэй. Эзэн минь таны өмнө амьдрахдаа би чөтгөрүүдийг хөөж олон гайхамшигыг үзүүлж энэ үгийг олон хүмүүст хэлдэг байсан. Та мэднэ үсттэй гэд хийж байсан зүйлээ бурханд хэлж байгаа юм. Өчиж байгаа юм. Гэтэл хариуд нь бурхан аимшигтай үгийг хэлдэг. Би та нарыг танихгүй, ёс бусыг үлдэгч та нар надаас зайл гэж хэлж байгаа юм. Яв гэж хэлээгүй бүр зайл гэж байгаа. Эзний өмнөөс хөөгдөж байна. Юу гэхээр эзнийг мэдээд байгаа хэрнээ аврагдаж чадаагүй хүн. Шүүлтийн өмнө зогссон одоо юу вэ? Мөнхийн шийтгэл рүү хөөгдөж байгаад тэнцээ хэлж байгаа. Гэтэл энэ агуулгын яг өмнө нь эзэн минь гэсэн болгон Бурхны хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үлдгчил Бурхны хаанчлалд орох болно. Энэ нь юу вэ гэхээр Бурхны хаанчлал руу Бурхны аргаар аврагдаад орохч хүн байна. Бас өөрийнхөө бодлоор явж байгаад, өөрийнхөө бодлоор итгэж байгаад, өөрийнхөө бодлыг дагаж байгаад шүүлтийн өмнө зогсоод эзний өмнөөс хөөгдөж шүүлт рүү орох хүн байна. Юу, шийтгэл рүү орох хүн байна. Тэгвэл тэр ариун өргөөний хөшиг хуваагдж газар хөдлсөн гэдэг нь Бурхан хинч бай хүсвэл аврагдаж болно. Мөн аврагдаагүй бол гарцаагүй шүүлт байгаа гэдгийг тогтоос юма гэдгийг тэнцээ хэлж байгаа. Энэ ертөнцийн амьдарч байгаа хүмүүс харамсалтай нь үүнийг мэдэхгүй амьдарч байна. Бодохгүй амьдарч байна. Мөнхийн шүүлтийн талаарч мэд бодохгүй, мөнхийн деважингийн талаарч бодохгүй амьдарч байна. Мөнх амийн талаарч бодохгүй, мөнхийг хаана өнгөрөх вэ гэдгийг ч бодохгүй амьдарч байна. Бид нөр семинар дээр үргэлжил сонсдог. Хүн эхийн хөвлөд олдох мөчөөс ахуулаад энэ ертөнцийн 70 жил амьдрах бэлтгэлээ хийдэг. Эхийн хөвлөд гар нь бүрлдэж байна, хөл нь бүрлдэж байна. Бие эргэтэн нь бүрлдэж байна. 70-80 жил амьдрах амьдралдаа бэлтэж байгаа юм. 10 сарын дараа эхийн хөвлөгөөс уйлаад л гарч ирдэг. За тэгээд бид нэр 50 нас хүрсэн гэдэг нь 60-70 нас хүрсэн гэдэг нь энэ ертөнцийн идэж уухын төлөө амьдраад идэж уусаар амьдрсаар байгаад өнөөдрийг хүртэл амьдралаа гэдэг утга ерөөсөө биш. Бидний сэтгэл хичнээн их зүйлийг авсан ч өөрийн болгосон ч дүрдэггүй. Хичнээн гоё зүйлийг эдэлж хэрглэж сэтгэл зугаатай байсан ч гэсэн тэр нь төр зурих байгаад идэг. Жинхэнэ мөнхийн амар тайван, мөнхийн ад жаргалыг энэ ертөнцийн зүйл өгдөггүй. Шалтгаан нь бид нар энэ ертөнцийн амьдарч байгаа зорилго нь идэж уух биш. Зугаацах биш. Эд материал цуглуулах биш. Бид нар 70-80 жилийн амьдралаа дуусгаад нэг л өдөр үхэх болно. Үхсний дараа би мөнхийг хаана өнгөрөх вэ? Түүндээ бэлдэж байгаа амьдрал. Харамсалтай нь хүссэн хүн бүр Деважингийн мөнх амийн найдварыг авах боломжтой. Харамсалтай нь түүнийг бодохгүй амьдарч байна. Харахгүй амьдарч байна. Зарим нь бүр мөнхийн амийг хүсэхгүй амьдарч байна. Бид нар энэ ертөнцийн амьдарч байгаа зорилго нь
мөнхийг хаана өнгөрөх вэ? Түүндээ бэлдэж байгаа амьдрал. Харамсалтай нь эзэн минь гэлээгээд мөнхийн деваажин руу ордгийн биш ээ. Сүмд явлаа гэд үйлчлээ гэд тэр нь деваажин руу явах эрхийг олж авлаа гэсэн үг ерөөсөө биш. Эзний хүслийн дагуу эзний хүслээр аврагддаг. Тэр нь 2000 жилийн өмнө гэмтэн миний төлөө эзэн амиа өгсөн. Түүнд нь итгэж байж аврагдана. Гэм нүглээ уучлуулж байж аврагдана. Гэтэл олон хүн үүнийг мэдэхгүй амьдарч байна. Хүсэхгүй амьдарч байна. За тэгвэл би аврагдсан. Төрүүлээд бид бүхэн аврагдсан. Бид нар хардаа зүгээр зориггүй сүмд яваад байгаа биш. Гой сайхан учраас сүм чуулганд яваад байгаа юм ерөөсөө биш. Аврагдсан хүн энэ ертөнцийн амьдарч байгаа зорилго нь тодорхой болдог. Дуулал 126 дугаар бүлэг дээр аврагдсан хүний амьдралыг тодорхой хэлж байгаа. Аврагдсан хүн үртэй уута үүрэн нааш чаашаа явж байна. Тэр үрээ суулгах гэж зовж байна. Бүр уйлж дуулан явж байна. Тэр нэгэн баяр хөөрийн дуутаагаар ургацаа хураагаад ирэх болдог. Тэр ургац нь сайн мэдээний ургацыг хэлж байгаа. Үртэй уута үрээд нааш чаашаа явж байгаа нь сайн мэдээний төлөө амьдарч байгааг хэлж байгаа юм. Тэгвэл аврагдсан би юуны төлөө амьдардаг вэ? Ямар зоригтойгоор амьдардаг вэ? За Исая 12 дугаар бүлгээс нэг үг унших гэж байна. Исая 12 дугаар бүлгийн 3 дугаар ишлэлийг за урдаас дохиж өгнө. Исая 12-ийн 3. Исая 12 дугаар бүлгийн 3 дугаар ишлэлийг та нар авралын худгаас баяртайгаар ус татна. За 1-6 хүртэл аврагдсан хүний амьдралыг хэлж байгаа юм. За тэгээд 3 дугаар шилдээр нь та нар авралын худгаас ус татна гэж байгаа үстэй тий. За тэгвэл мэдээж олон агуулга энэчээ байгаа ч гэсэн энэ авралын худаг гэдэг нь энэ ертөнцийн дээрх чуулганыг хэлж байгаа. За худаг яагаад байдаг вэ? Мэдээж ус хэрэгтэй учраас. Тэр газар гол алга. Тэр газар ус булаг алга. Ус байхгүй байгаа учраас тэр хатуу газрыг хагалж ухан байж худаг гаргаж байна. Тэр худаг нь цөл газарт, голгүй газарт, булаг байхгүй газарт амьдрал баггүй юу? Израилийн ард түмэнд худаг гэдэг үг нь шууд гэж сонсогддог байсан. Яагаад вэ? Израилийн газар нутаг хуурай газар, цөл газар. Ус байхгүй бол үхдэг баггүй юу? Өнгөрсөн удаа хэлжсэн цөл газарт нэгэн хүн нас барсан байдалтай олдсон. Гэтэл гарандаа нэг бичиг зурчихсан. Тэр бичгэн дээр өөрийнхөө үхлийн шалтгааныг хэлж байгаа. Ус ууж чадаагүй учраас би үхлээ. Хүнд алуулсан юм биш. Өвчнөөр өөд болсон юм биш. Ослоор өөд болсон юм биш.
ус ууж чадаагүйгээсээ болоод л би үхсэн гэдгээ хэлж байгаа. Ус худаг байна гэдэг нь тэр газар амьдарч болно гэсэн үг. За одоо ч гэсэн байдаг. Өөртөө ус уухын тулд худаг ухсан байдаг. Мал сүргээ услахын тулд худаг ухсан байдаг. Худаг байхгүй бол мал тижээх боломжгүй. Мал тижээж чадахгүй бол тэр газар идэх хоол байхгүй, амьдрч чадахгүй. Хүмүүс усаа авахын тулд, мал сүргээ услахын тулд хардаа ховоог доош нь ус руу шидээд ус татаж гаргаж ирж байгаа. За тэгвэл мал уулганыхоо ундаасыг тайлахын тулд хичнээн удаа ус татах болоо. Юу гэхээр амьдралын төлөө ус татаж байна. Амьдралын төлөө золиослож байна. Ус татаж гарахдаа зовдөггүй. Хичнээн хэцүү байсан ч гэсэн амьдрал байгаа учраас усууж амьдрах учраас усаа татсаар л байдаг. Өдөр бүр татна. Хэрэгтэй үедээ татна. Малаа нэг усалчаад сар гүрийдгийн биш. Өдөр бүр услана. За би гэртээ нэг удаа ус авлаа гэд болчдгийн биш. Өдөр бүр ус авах болно. Тэгвэл энэ та нар авралын худгаас баяртайгаар ус татна гэсэн байна. Энэ ус гэдэг нь авралыг хэлж байна. Мөнх амийг хэлж байна. Мөнхийн найдварыг хэлж байна. Баяртайгаар ус татна. За тэгвэл энэ худаг гэдэг нь одоо бидний амьдарч байгаа үед чуулганыг хэлж байна. Энэ худаг хаана байгаа вэ? Цөлд байна. Энэ цөл нь юу хэлж байгаа вэ? Энэ ертөнцийг хэлж байгаа юм. Энэ ертөнцийн найдвар байхгүй. Энэ ертөнцийн жинхэнэ баяр хөөр гэж байхгүй. Марк 5 дугаар бүлэгдэр нэгэн чөтгөрт эзэмдүүлсэн залуугийн талаар гарч байгаа. Матай номон дээр яг адилхан агуулга хэлэхдээ чөтгөрт эзэмдүүлсэн залуу хүлээ хуйг уяа гинжээ тастаад хотоос гараа явдаг. Булш руу явдаг. Найдвар байхгүй газар. Мөн тэр хүн цөл рүү явдаг. Найдвар байхгүй газар. Гэтэл булш нь цөл нь энэ ертөнцийг хэлж байгаа юм. Хичнээн зүтгээд идэг эцтэй хоосон. За нэгэн баян хүн хүүхэдтэй гэрээсэл бичсэн байна. За мэдээж мөнгөн дүн бичсэн ч гэсэн түүнээс илүү чухал нь ямар ч найдваргүй ертөнцид зүтгэсээр байгаад л үхлээ дээ. Миний хүү ухаантай амьдраарай гэсэн байна. За нэг Японы эмч байдаг. За тэр эмч яадаг вэ гэхээр хүнд өвчин туссан хүн эдгэрэх боломжгүй. Би энэ зовж гин. За тэр эмчээс гуйгаад тэр зовлонгоо жоохон төрөглүүлдэг гинэ. Жоохон одоо сонсоход эвгүй ч гэсэн нэг таата биш ч гэсэн тэр эмчтэй уулзаад ярилцаад өөхөх өдрөө тогтдог гэж байгаа юм. Яагаад гэвэл найдвар байхгүй, урт насалж чадахгүй, би энэ үнэхээр их өвдөж зовж байгаа учраас хурдхан шиг л үхийгээд тэр эмчтэр очдөг гэж байгаа юм. За тэр эмч нэг ном бичсэн. Өөр дээр нь ирж байгаа хүмүүстэй ярилцаж үздэг. Гэтэл тэр өвчтнүүдэд дандаа харамсал байдаг. Харуусал байдаг. Юунд харуусч байна вэ гэхлээр мэдээж хайртай хүмүүсээ хайрлаж чадсангүй гэж харуусдаг. Тэгээд бүр бүх хүмүүс ингэдэг гинэ. Ямар ч үн цэнгүй зүйлийн төлөө
насаараа хөдөлмөрлөгчсөн байна. Тэр үн цэнгүй зүйл нь мөнгөтэй болох гээд, эд баялагтай болох гээд зүтгээд л байсан. Мөнгөтэй болох гээд зүтгээд л байсан. Гэтэл одоо бүгдийг орхиод би үхэх гэж байна. Хаанаас ирсэн тэр газар руугаа явах гэж байна. Би хоосон зүйлийн төлөө амьдрчиж тэр амьдралаа цөлтөө хоосон талтай зүрлэлсэн хүн олон байсан гэж байгаа. Гэтэл Библиэлд гарч байгаа тэр чөтгөрд эзэмдүүлсэн залуу яг л адилхан. Бурхныг мэдхгүйгээсээ болоод өөрийн ухаангүй учраас үн цэнгүй зүйлийн төлөө Бурхныг орхиод, Бурхныг хаяад зүтгэжсэн, гүйчихсэн. Тэр чөтгөрд эзэмдүүлсэн залуу Бурхныг мэдхгүй учраас тэр бул шиг өөрийн гэр гэж бодоод тэр бул руугаа зүтгэдэг. Найдвар байхгүй газар руугаа зүтгэдэг. Тэгээд тэнцэнэ унтж байгаа юм. Тэгээд ингэж байгаа. Өдөр шингүй орилно. Юм яриад л байдаг. Ямар ч утга учир үн цэнгүй зүйл чарлаад л байдаг. Ямар ч үн цэн үр дүнгийн зүйлийг л орилоод чарлаад амьдарч байсан. Тэгээд яасан бэ? Чулуугаар өөрийгөө дилсэн. Яг уу өвчин мэдрэхгүй учраас л дилсээд байна. Өвчин мэдрэхгүй учраас өөрийгөө цохиж байна. Гэхдээ өөрөө мэдрэхгүй байгаа ч арьс нь ядарч байгаа. Ясан цуурч байгаа. Амьдрал нь тэр чигээрээ богиносж байгаа. Өөрөө л мэдрэхгүй байгаа болохоос ш. Яг түүнтэй адилхан аврал Бурхныг мэдхгүй хүн энэ ертөнцийн 6 цэнгэл гэдэг зүйлийг хийсэн боловч 6 цэнгэлээр өөрийгөө цогтөг. Өөрийгөө гимтээдэг. Өөрийгөө бэртээдэг. Би махбодч бэртэж байна. Сэтгэл санаач бэртэж байгаа. Гэхдээ 6 цэнгэл гоё гэж бодоод л хийж л байдаг. Хардаа мөнгөнд дурлах нь зүсэм бүрийн гим нүглэлд унагадаг. Тэгвэл хардаа зарим хүн мөнгөөр өөрийгөө цогтөг. За тэр нь хардаа сагсаас мөнгө бариад өөрийгөө ингээл цохиод байгаа биш. Сагсаас мөнгө бариад 8 сайн болох болтгоо гэж бараа материалаа цохиод байгаа биш. Мөнгөний шунлаар өөрийгөө зовоож байгаа юм. Би нүвдсэн ч мөнгө гэд яваад өгдөг. Өөрийгөө цогч байгаа хэрэг. Гэр бүлээ хайрлаж хажууд нь байх ёстой ч мөнгөөр өөрийгөө цохиж байна. Шунлаар өөрийгөө цохиж байна. Хол яваад өгдөг. Нэг хүн тэгсэн. Солонгос руу ажиллахаар явсан. Гэхдээ 5 жил, 10 жилийн дараа ирж байгаа. Яг нь жоох мөнгөтэй болсон ч эрүүл мэндэ алдаад ирсэн. Нөгөө мөнгө одоо эрүүл мэндэд зориулж байгаа. Жоох мөнгө олоод ирсэн ч гэр бүлийн харилцаанд нураад унчихсан. Мөнгөөр өөрийгөө гимтээж байгаа хэрэг. Шунлаар өөрийгөө гимтээж байгаа хэрэг. Гэтэл тэр чөтгөрд эзэмдүүлж байсан залуу найдвар байхгүй тэр зүйлийг мэдхгүйгээсээ болоод дагаад хөөгөөд яваад ирсэн. Явж исэн. Харин тэр нэгэн Есүс дээр ирсэн. Есүс гэдэг авралын хутгаас ус хутгаж уусан. Есүс үнгүүгээр тэр уснасаа өгсөн. Авралын ус баггүй мөнх амийн ус. Тэр хүн орилж чарлага борилоод ярддаг болсон. Нүцгэн шалдан гүйдэг байсан бол
ичих зүйлээ мэддэггүй байсан бол авралын хувцсаар хувцsalсан зүгээр л орилж чарддаг байсан. Ямар ч үн цэнгүй зүйлийг урсгадаг байсан бол амнаас урсгадаг байсан бол одоо Есүстэй ярьж байгаа юм. Есүсээ би таныг дагая. Би таныг дагмаар байна. Гэл ардаа тэр залууг хайртай хүмүүс нь гэртээ байлгах гад цөл рүү, булш руу, найдвар байхгүй газар руу явуулахгүй тул хүлдэг байсан. Гинжилдэг байсан. Гэтэл чөтгөрийн хүчээр тастаад цөл рүү явна. Энэ ертөнцид дурлж байгаа зугаа цэнгэл дурлж байгаа тэр сэтгэл нь хичнээн хайртай хүмүүс мэн битгий болоо байг гэсэн ч яваад өгдөг байсан. Гэтэл хувцлаад одоо ойрлож чарлах биш. Есүстэй ярилцаж байгаа юм. Бүр эрүүл ухаанаар ярилцаж байгаа юм. За тэр нэгэн Есүсийг дагахыг хүсдэг. Есүстэй хамт байхыг хүсдэг. Хардаа мөн хамийг авсан нэгэн, аврагдсан нэгэн үргэлж Есүстэй хамт байхыг хүсдэг. Есүстэй ярилцахыг хүсдэг. Үг сонсохыг хүсдэг. Үргэлж л эзэнд болж байгаа болсон бүх зүйлээ хэлхийг хүсдэг. Залбирахыг хүсдэг. Есүс тэр нэгнийг юу гэсэн бэ? Өөрийг нь Есүсийг дагахыг хүссэн ч гэсэн татгалзаж өөрийнхэн дээр оч. Эзэн чамд ямар агуу зүйлийг үйлдсэнийг тэдэнд хэл гэж байгаа юм. Тэр жигтгэд эзэмдүүлсэн залуу өмнө нь өөрийнхөө дураар л явдаг байсан бол одоо Есүс өөрийнхэн дээр оч гэхэд заа гэж хэлээд явж байгаа. Өмнө нь өөрийнхнөөсөө гэр бүлээсээ өөрийг нь хайрладаг хүмүүсээс зугтдаг байсан. Холдож явдаг байсан. Харин одоо Есүс хэлсэн учраас өөрийнхэн дээр очиж сайн мэдээ тараахаар явж байгаа. Гэтэл ингэ үргэлжлүүлээд харах юм бол Декаболяр нэг юу гэсэн үг вэ гэхээр гэртээ сайн мэдээ тараасан, гэр бүлдээ сайн мэдээ тараасан, өөрийнхөө амьдрдаг газартаа сайн мэдээ тараасан гэдгийг хэлж байгаа. Яагаад вэ? Тэр хүмүүс мэдэхгүй байгаа учраас. Тэгвэл ямар хүн Бурхны хүслийг мэддэг вэ? Аврагдсан хүн. Ямар хүн Бурхны хүслийг үйлддэг вэ? Аврагдсан хүн. Бурхан надаас тэгвэл юу хүсдэг вэ? Мэдээж олон зүйлийг хүсэж байгаа ч хамгийн эхлээд сайн мэдээ тараагаасаа гэж хүсдэг. Сайн мэдээний төлөө амьдраасаа гэж хүсдэг. Лук 12 дугаар бүлгийн 49-50-аас харах юм бол Есүсийн сэтгэл шатаж байгаа талаар гарч байгаа. Тэгэд шамнараасаа хүсэж байгаа зүйлээ хэлж байна. За, үр хүүхдүүд нь хичээлээ хийхгүй бол эцэг эхчүүд юу хэлдэг вэ? Юу хэлдэг вэ? Хичээлээ хий гэд бүр үнэн сэтгэлээсээ хэлдэг үсттэй. Хичээлээ хийгээд өгөөч ээ. Энэ ч чухал штэ гэд. Тэгвэл Есүс яг түүнийг хэлж байна. Би газар дээр гал хаягаар ирсэн. Энэ гал хэдийнэ ассан байхыг би ямар их хүснэ вэ? Энэ сайн мэдээний гал ассан байхыг ямар их хүснэ вэ? Тэгвэл за дахиад Исая 12 дугаар бүлэг дээр гарч байгаа агуулгыг тохиж өгөх гэж байна. Та нар авралын худгаас баяртайгаар ус татна. За авралын худаг. За энэ газарт авралын худаг байгаа газар нь чуулган байна. Энэ чуулган.
Одоо бид бүхэн ус татаж ууж байна. Бурхны өгөх уснаас ууж цангаагаа тайлж байна. Энэ ертөнцийн хүмүүс цангадаг. За, миний хувьд ч гэсэн адилхан. Энэ ертөнцөөр явах юм бол энэ ертөнцийн гой сайхан гэж байгаа, уур гэж байгаа, бухимдал гэж байгаа, шунал гэж байгаа тэр зүйл бүр цангачдаг. Ядахнаа машин бариад гарах юм бол шууд цангадаг үстэй те. Уур хүрдэг, бохимддаг. Ямар явдгүй юм бэ гэдэл те. Харин чуулган дотор тэр цангаа тайлагддаг. Үгээр дамжуулан, нэгүслэр дамжуулан, нөхөрлөөр дамжуулан. Гэтэл чуулган дотор цангаа тайлагдахгүй ертөнц гоё байна гэвэл уучлаарай, тэр хүн аврагдаагүй хүн. ертөнцийг учраас ертөнцид баярладаг. ертөнцид жаргалтай байдаг. Харин аврагдсан нэгэн ертөнцөөс сайхан зүйлийг олж хардаггүй. Цангаад үг, нөхөрлөл чуулганд ирдэг. Үгээр дамжуулан цангаагаа тайлдаг. Хүмүүсээ хэн дуртай аврагддаг юм биш. Хэн дуртай сайн мэдээний төлөө амьдрдаг юм биш. Авралын худгаас уусан нэгэн, аврагдсан нэгэн сайн мэдээний төлөө амьдрдаг. Хүссэн нэгэн авралын худаг руу ирдэг. Ус татдаг, аврагддаг. За. Есүс учирлаад ингэж хэлсэн. Амь руу хөтэлдэг зам нь нарийнхан, сүрэл рүү хөтэлдэг зам нь уужим. Олон хүн сүрэл рүү явж байна. Харин цөөхөн хүн амь руу явж байна. Сүрэл рүү ордог хаалга нь уужим. Харин амь руу ордог хаалга нарийнхан. Цөөхөн хүн тэр замаар явдаг, тэр хаалгаар ордог. Юу гэхээр олон хүн аврагдаасаа гэж хүсдэгч харамсалтай нь цөөхөн хүн аврагддаг. Бид нар яг уу энэ ч олуулаа сууж иж болох юм. Гэхдээ Монголд хичнээн сонсголгүй хүн байгаа вэ? Олон байгаа. Харамсалтай нь Бурхныг мэдэж байгаа нь энэ ам байгаа чуулганд ирсэн нь энэ олон хүмүүстэй харьцуулахад цөөхөн байгаа биз? Тэгвэл ингээд бид нар ханчж болохгүй. Авралын худаг энд байгаа учраас аврагдсан хүн сайн мэдээ тарах хэрэгтэй. Аврагдсан хүн л сайн мэдээ тараадаг. Аврагдсан хүн Деважинг мэдэж байгаа. Аврагдсан хүн шүүлтийг мэдэж байгаа. Аврагдсан хүн мөнхийн зовлонг мэдэж байгаа учраас сайн мэдээ тараадаг. Хинд вэ? Хайртай хүмүүстэй төөрөлдөөд явж байгаа тэр хүмүүс сайн мэдээ тараадаг. За гэтэл бүр хардаа аврагдсан хүн цөөхөн байна гэж хэлээ зогсохгүй. Иремья номон дээрс харах юм бол сайн мэдээ тараах хүн олон байна. Ургац ариун байна. Харин ажилчид цөөн байна. Тэр ажилчид гэдэг нь сайн мэдээ тараадаг хүнийг хэлж байгаа. Тэр ажилчид гэдэг нь зөвхөн номлогч пасторыг хэлээд байгаа юм биш. Сайн мэдээний төлөө амьдрдаг хүнийг хэлж байгаа. Сайн мэдээний төлөө шатаж байгаа хүнийг хэлж байгаа юм. Сайн мэдээ тараах хүн олон байна. Харин ажилчид цөөхөн байна. За, энд ажил хийдэг хүн байгаа бах. За, энд ямар нэгэн байгууллага, компанид байгууллагад ажилдаг хүн байгаа бах. Тэгвэл ардаа аврагдсан хүн танаа байгууллагт таал байна. Тэгвэл аврагдах ёстой, сайн мэдээ тараах ёстой хүн
танаас бусад бүх хүн гэсэн үг. Танаа байгууллагад ажиллаж байгаа бүх хүн гэсэн үг. Хэн сайн мэдээ тараах вэ? Тийштэй. Та буруутах юм бол ийм хүн байдаг. За анхаараараа. Ийм хүн байдаг. Өмнө нь нэг орон нутагт сайн мэдээ тараахаар очисон. Гэтэл нэг ихч ингэсэн. Буйна хүрээд ирдэ. Годамжинд тэнд нэг хүн явж гин. Би тэр хүнд сайн мэдээ тараа гэж зүгээр бодож ирсэн. Буйна очиод сайн мэдээ тараачих гэж байгаа. Үнэхээр утгагүй. Тэр газар амьдарч байгаа хэрнээ. Тэр хүнтэй үргэлж уулздаг хэрнээ. Зүгээр л сайн мэдээ тараана гэж бодоод байгаа юм. Би ямар хүсэл биелүүлэгч хүн үү? Яг уу очиод уулзсан л да. Очиод хэлсэн л дээ. Гэхдээ сенат ирээгүй. Яагаад вэ? Тэр хүний төлөө мэдж байгаа хүн нь төрүүлээд аварчсан хүн нь залбирахгүй байгаа юм чинь. Өөрөө хэлэхгүй байгаа юм чинь. Гэхдээ тэр байдгаа аврагдсан гэдгээ ч хэлэхгүй байгаа юм чинь. Мэддэхгүй байгаа юм чинь. Яаж сайн мэдээ тараах юм? Яаж тэр хүн аврагдах юм? Тийм учраас ургад зариун байна. Сайн мэдээний төлөө амьдрий. Тэр өргөдөлтөө сүнснүүдэд сайн мэдээ тараа гэдэг ажилчин цөөн байна гэж байгаа. Цөөхөн байна. Тэгвэл тэр цөөн хүний тонд би орох хэрэгтэй. Би сайн мэдээ тараа. Сайн мэдээний төлөө амьдрий. Ийм учраас Есүс энэ газар дээр гал хаягаар ирсэн. Хэдийн ассан байгаасаа гэж хүссэн ч хараахан тэр гал асаагүй байна. Сайн мэдээний төлөө хэрэглэхийн тулд намайг аварсан. Одоо ч хамт байна. Гэтэл миний дотор сайн мэдээний гал ассан байна уу? Эсвэл асаагүй байна уу? Хардаа хамгийн өрөвдөлтөө хүн. За энэ ертөнцийн хамгийн өрөвдөлтөө хүн хэн бэ гэвэл магадгүй бидний дундаас гар өргөх хүн байж магадгүй. Би ярьж чаддаггүй, сонсдоггүй. За магадгүй ажил хий гэсэн чи ажил олддоггүй. Ингэж бодож болох юм. Гэхдээ үгүй. Хамгийн том нэгүслийг авсан хүн энэ цагт чуулган дотор аврагдаад Бурхны үгийг сонсоод байж байгаа. Энэ ямар том нэгүсэл вэ? Би өөрийгөө голсон ч эзэн намайг зууран барьсан. Өнөөдөр ч зуурч чирээд үгэн дотор, нөхөрлөл дотор байлгаж байна. Ямар том нэгүсэл вэ? Бурхан намайг хайрлаж байна. Бурхан намайг одоо хэрэглэхийг хүсэж байна. Үгээ хүн бүрийн сэтгэлд сийлэх гэж байна. Сийлж байна. Гэтэл хамгийн өрөвдөлтөө хүмүүс ямар хүмүүс гэж аврагдаагүй хүмүүс. Гэхдээ тэр байдгаа Монголын олон аймаг сумдад чуулган байхгүй газар амьдарч байгаа хүмүүс байгаа. Чуулган байхгүй газар. За миний мэдэх нэг хүн байгаа. Авралын худаг. Тэр Бурхны худгаас ус татаж уухыг хүсээд амьдарч байсан газараа сольсон хүн байгаа. Юу гэхээр чуулган байхгүй газар амьдардаг, чуулган байхгүй газар ажилдаг, хөдөлмөрлөдөг. Зуны Библийн семинар сонссон ам ороод ирсэн. Гэтэл нөгөө буцаад амьдарч байгаа газараа очисон, яг л өмнө шиг ажилласан, яг л өмнө шиг хөдөлмөрлсөн. Тэр эхнэр нөхөр хоёр яриад үг байхгүй газар хэцүү байна. Чуулган байхгүй газар хэцүү байна. Очоод худаг ухаад худгаас ус татаад уумар байвч эргэн тойронд чуулган гэдэг худаг алга. Эхнэртэйгээ яриад шийтсэн байна. Хашаа байшингаа зараад чуулган байгаа газарт ирсэн.
баяр хөөртэйгээр амьдрж байгаа. Баяр хөөртэйгээр цаг зав гаргах юм бол чуулган дээр ирнэ. Нөхрөл дээр ирнэ. Тэр Бурхны өгөх уснаас ууж байгаа юм. Цангаагаа тайлж байгаа юм. Тэгвэл хардаа хамгийн өрөвдөлтөө хүмүүс үг байхгүй амьдрж байгаа. Аврал байхгүй амьдрж байгаа. Хардаа тэр чөтгөрд эзэмдүүлсэн залуу хамгийн өрөвдөлтөө хүн байхгүй юу? Эзнийг ч мэдэхгүй, найдварыг ч мэдэхгүй, мөнх амийг ч мэдэхгүй, Бурхныг ч мэдэхгүй. Библиэлд та нар Бурхныг ч, Бурхны хүчийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна. Тийм. Төөрөлдөд явж байгаа хүмүүс хамгийн өрөвдөлтөө. Хардаа найдаж байгаа зүйл нь үнэн гэж бодоод явж байгаа хүмүүс. Найдаж байгаа зүйл нь одоо зуурж байгаа зүйл нь хамгийн зөв гэж бодоод явж байгаа хүмүүс хамгийн өрөвдөлтөө. За сүрсэн онгоц байдаг. Тэр сүрсэн онгоцонд амиа алдсан хүн байдаг. Мэдээгүйгээсээ болоод суучихсан. Тэр онгоцон суучихсан. Тэгээд хөөрөхтөө сүрсэн онгоц байдаг. Нисэж байхдаа сүрсэн онгоц байдаг. Бүр харамсалтай нь буухтаа сүрсэн онгоц байгаа. Гэтэл тэнд сууж байсан хүмүүс ямар өрөвдөлтөө вэ? Магадгүй олон хүмүүс өөрийнхөө амьдралыг хамгийн зөв гэж бодоод, хамгийн зөвөр амьдрж байгаа гэж бодоод, жинхэнэ ад жаргал нь гавьяа шагнал гэж бодоод, жинхэнэ ад жаргал нь мөнгө, эрх мэдэл гэж бодоод, мэдээж эдгээр зүйл энэ ертөнцийн амьдрахад чухал л да. Гэхдээ Бурхны өмнө очиход үнэхээр чухал зүйл үү? Юу гэхээр ажилчид цөөн байна. Аврагдах хүн олон байгаа ч гэсэн сайн мэдээний төлөө амьдрах хүн цөөхөн байна. Энэ нь юу гэж байгаа вэ гэхээр аврагдсан хүн цөөхөн байна. Үнийг хэлж байгаа. За Матай, Лук 5 дугаар бүлэг дээр ийм агуулга гарч байгаа. За урдаас олоод дохиж өгөх болно. Лук 5-ын 10. Лук 5 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлийг за урдаас дохиж өгнө. За Лук 5 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлийг мөн Симоны хамтрагчид болох Зебедийн хүүгүүд Яаков, Йохан хоёрч гайхаж хоцров. Тэгтэл Есүс Симонд "Бүү, үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно" гэв. За энэ ч Есүстэй уулзаад бүр мэл гайхаж байгаа юм. За энэ ч юу болж байгаа вэ гэхээр Есүс Симон дээр очисон. Бидний мэдих Петр байхгүй юу? Сургаалт зүрлээ айлтсан. Завин дээр нь суусан. Гэтэл шүнжэнгөө Симон загасчлаад юу ч бариагүй. Насаараа загасчсан учраас загас байгаа газрыг мэдж байгаа. Гэсэн ч мэдж байгаа газраа очиод тороо хайсан ч баригдаагүй. За тэгээд буцаад ирэг дээр ирчихсэн тороо сэлбээд бохирдсон байгаа янз бүрийн нуурын юм наалтчихсан байгаа тороо цэвэрлээд сууж байсан. Одоо гэтэл энэ ч Есүс ингэж хэлж байгаа. Тороо нуурын гүн рүү очиод хай. Гүн рүү очиод хай. Гэтэл Петр болохоор мэдж байгаа. Гэхдээ энэ цагаар нуурын гүнд загас байдаггүй штэ, уулна. Тэгээд ч би шүнжэнгөө загасчлаад юу ч бариагүй. Гэхдээ та хэлж байгаа бол эзэн хэлж байгаа бол
тороо хаяад үзье та. За тэгэд энэ үйл явдал болж байгаа. Бүү ээ. Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно. Юу гэхээр Бурхны үгийн дагуу яг нуурын төвд голд очиод тороо хаятал дүүрэн загас баригдсан. Өөрийнхөө мэдлэг чадвараар хийгээд үзтэл болоогүй штэ. Гэтэл Бурхан хай гэхэд за гэд хаятал тор нь яг урагдах гэж байгаа юм. Дүүрэн загас. Хажууд байгаа хүмүүс хамтарчдаа дуудаж байна. Алуу наашраа дүүрэн загас орчихлоо. Нөгөө завь нь ирээд хамтдаа тэр загаснуудыг завин дээр гаргаж байгаа юм. Тэр үйл явдлыг хараад үнэхээр гайхсан. Түүний хариуд нь Есүс бүү гайх бүү ээ. Үүнээс хойш чи дүүрэн загас барьсан бол одоо би чамайг хүмүүсийг агнадаг, хүмүүсийг загасчилдаг загасчин болгоно. За энэ ч хэд хэдэн чухал агуулга байна. Загас барихын тулд өөрийнхөө хүчээр эхлээд загасчилж чадаагүй те. Өөрийнхөө хүчээр загас барьж чадаагүй. Сайн мэдээ яг адилхан. Өөрийн бодлоор, өөрийн төлөвлөгөөгөөр, өөрийн хүчээр хүн нэгт сүнсийг аварч чадахгүй. Сүнсийг аврах ажил нь Бурхны хүчээр, ариун сүнсний хүчээр болдог. Олон хүмүүс тэгдэг. Ингэсэн юм чи аврагдчих бах. Зүгээр л сүмд аваад ирсэн юм чинь аврагдчих бах. Золиос байдаггүй, залбирал байдаггүй, Бурханд даадагдаггүй. Тэр хүн нь аврагддаггүй. Аврагдахгүй болохоор нөгөө хүндээ гомдох гээд байдаг. Энэ хүн аврагдсангүй, энэ хүн Бурхныг мэдсэнгүй. Юу гэхээр аврал гэдэг нь Бурхны хүчээр болдог зүйл. Миний сайн мэдээ тараасан хүн аврагдана гэдэг нь Бурхан ажиллаж байж болдог зүйл. Библиэлд Үйлс 16 дугаар бүлэгдэр Паул өөрөө сайн мэдээ тараахаар тийшээ явах гэж байгаа. Харин эзэн хэлж байна. Өөр тийшээгээ яв. Гэтэл Паулд байсан зүйл. Эзэн юу хэлнэ? За. Ариун сүнс юу хэлнэ? За. Дуулууртаагаар эзний яв гэсэн газар руу явсан. Гэхдээ зүгээр явсан юм биш. Залбирсан. Аврагдсан ахын дүүснэрээс миний төлөө залбир. Би сайн мэдээний төлөө явж байна. Би сайн мэдээг хэлэх гэж байна. Ам ангахад миний үг биш. Эзний үг гарахын төлөө. Тэр эзний үг аврагдаагүй хүмүүсийн сэтгэлд суулгагдахын төлөө залбир. Тэгээд зоригтойгоор эзний үгийг тунхаглахын төлөө миний төлөө залбир гэж хэлээд явсан. Гэтэл юу болсон гэж? Паул Македон гэдэг газар очисон. Бас Македоны Филиппой гэдэг хотод очисон. Сайн мэдээ тараасан. Гэтэл Лудия гэдэг эмэгтэй сэтгэлийг эзэн нээснээр Паулын хэлж байгаа Бурхны үгийг ухааруулав гэж гарч байгаа. Юу гэхээр залбирлаар дамжуулан Бурхан тэр хүний сэтгэлийг нээсэн. Паулаар дамжуулан хэлж байгаа Бурхны үгийг ухаарсан, аврагдсан. Тэр газарт Лудия гэдэг хүний гэр бүлээр дамжуулан гэр бүлд нь цуглаж чуулган бий болоод Македонд сайн мэдээ тараагдсан. Бурхны ажил Бурхны хүчээр болдго юм байна. Сайн мэдээний ажил Бурханд дуулууртаагаар болдго юм байна гэдгийг энэ ч Симон ухаарсан. Эзэн нуурын гүнд очиод тороо хаягсан дуулууртаа хийгээд үзтэл боллоо. Тэгвэл хүмүүсийн загасчин болно гэдг нь ч гэсэн эзэн хүсвэл хийн гэдэг. Эзэн хий гэвэл хийн гэдэг. Тэр даруу, тэр дуулууртай байдлын үндсэнд үр дүнд сайн мэдээ тараагддаг юм байна гэдгийг ухаарсан. За тэгээд энэ ч бүү ээ.
үүнээс хойш чи хүмүүсийн загасчин болно. Юу гэхээр Петр загас барихын тулд л амьдарч исэн. Загас барихын тулд тороо янзалж байсан. Бас тороо цэвэрлэж байсан. Өглөө босоод заваа янзлан, тороо янзлан. Загас барихын тулд л бэлдэж байсан. Тэр загасаараа амьдралаа залгуулдаг байсан. Тэр загас барихын төлөө амьдрдаг байсан. Тэгээд тэр загасаа идэж амьдрдаг байсан. Тэгвэл хүмүүсийн загасчин болно гэдэг нь би одоо сайн мэдээний төлөө амьдрах юм байна. Тэр загас барихын тулд тороо сэлбэдэг байсан бол загас барихын тулд би одоо өөрийгөө бэлдэх юм байна. Загас барихын тулд тороо цэвэрлдэг байсан бол сайн мэдээний төлөө би өөрийгөө ч цэвэрлэх хэрэгтэй юм байна. Би загасаар амьдрдаг байсан бол одоо би сайн мэдээгээр амьдрах юм байна. Үүнийг Петр мэдэж авсан. Үүнийг Петр ухаарсан. За, Луг 5 дугаар бүлгийн 4 дугаар ишлэгийг би уншия. Тэрээр айлдаж дуусаад Симонд усны гүн рүү нь оч. Загасчлахын тулд тороо доошлуул гэхэд. За энэ ч Бурхан хэлж байна. Тэгж юу вэ? Бурханы хэлсэн үгийн дагуу хийж байна. За гэтэл энэ ч Петр зүгээр тороо доошлуулсан юм биш. Засаж сэлбсэн тороо доошлуулсан. Засаж сэлбсэн тороо. Хардаа Номдчийн үгс 10 дугаар бүлэг дээр мод хагалгаас өмнө эхлээд сүхээ ирэлдэг үсттэй гэж байгаа юм. Сүхээ сайн ирэлцсэн бол дараад нь мод хагалахад амар. За нэг хүн тэгжсэн. Гүй сүх хитрхи ирэлтэй бол мод нь зоогдоод явдггүй маа гинэ. Тэгвэл тэр сүхийг юуны төлөө хэрэглэж байгаа вэ гэдг нь чухал. Хардаа нарийн зүйл хий гэвэл сүх эрттэй байх хэрэгтэй. Байшин барих гэж байгаа хүн эргүү сүхтэй байвал яг уу юм хийж чадахгүй. Тийм чадахгүй. Нэг хүн тэгжсэн эргүү сүхээ шидэж байгаа байхгүй юу? Ashтай энэгээр юу ч хийж болохгүй мэн гэж шидэж байгаа. За хоол хийх гэж байгаа хүн эхлээд хутгаа яадаг вэ? Тийм сайхан ирэлдэг. Ирэлэх гэж бөөн хугацаа шаардагдана. Гэхдээ сайхан эртээ хутаг заазуураар амархан хоолоо хийдэг. За бууз хийх гэж байна. Хуушур хийх гэж байна. Махан авцсан гэтэл хутаг эргүү бол яадаг вүлээ? Ингээ бүр улаацсан, ууралцсан байж идэг. Харин хутгаа сайхан ирэлсэн. За татдаг билүүгээр билүүдж гин. Эсвэл урт төмөр шиг байдаг. Тэрүүгээр сайхан билүүдж гин. За эсвэл аягныхаа ёроолд бас ингээл билүүддэг штэ ирэлдэг. Аягныхаа ёроолд. Хутга эртээ бол сайхан хэрчдэг. Тэгвэл хардаа. Сайн мэдээ тараахын тулд эхлээд би өөрөө бэлтгэгдэх хэрэгтэй. Өөрөө бэлэн болох хэрэгтэй. Өөрөө гэмнүгэл дундаа байгаа хэрнээ. Өөрөө сайн мэдээгээ ойлгоогүй хэрнээ. Яаж сайн мэдээ тараах вэ? Өөрийнтөө амьдрал сайн мэдээний төлөө бэлтгэгдээгүй хэрнээ. Яаж сайн мэдээ тараах вэ? Тэгвэл бид нар ч гэсэн итгэлийн хувьд Бурхны хэлсэн үгийн дагуу явахын тулд дуулууртаа явах итгэл хэрэгтэй. За тэгээд тороо хай гэж байна. Тэгвэл тэр тормын хүртэл хэрвээ урагдчихсан, тэр тормын цоорчсон бол хичнээн тор барьсан ч хажуугаар нь алдчихдаг. Магадгүй би сайн мэдээ тараасан ч тэр хүмүүс маань аврагдахгүй байгаа шалтгаан нь тэр тормын
цоорсон ч байх боломжтой. Юу гэхээр ертөнд дээр яваад тороо сэлбээгүй. Тороо сэлбэх цагтаа, тороо нөхөх цагтаа зүгээр унтчихсэн бол яг уу? Зүгээр гудамж мэдрэлжсэн бол хата өөрөө сайн мэдээгээ мэдэхгүй, өөрөө үгээ мэдэхгүй бол яаж сайн мэдээ тараах вэ? Надад Библи үнэн гэдэг баттай бариунд байхгүй бол би яаж сайн мэдээ тараах вэ? Бид бүхэн мэдж байгаа зүйлээ зоригтой хэлж чаддаг. Тийм биз дээ? Харин мэдгүй зүйлээ зоригтой хэлж чаддаг болов? Ийм байхгүй юу? Тэгдэг байхгүй юу гэд мэдгүй. За торт хийх гэж байгаа хүн. За мандах ах торт хийж чадах уу? Тортыг ингэж хийдیں гэж зааж чадах уу? Мэдгүй ч чадахгүй. За гэвэл манайх торт хийгээд өгөөч гэвэл мэдгүй. Тий. Тэнцээ тортыг сайн мэднэ гинэ. Хэн нэг надаас торт яаж хийдیں гэж асуувал би идчихэл чадна. Хийж мэдгүй л гэж хэлнэ. Юу гэхээр мэдгүй учраас чадахгүй. Яг үнчлэн сайн мэдээг би мэдгүй бол Библийг өөрөө мэдгүй бол сайн мэдээ тарахдаа зориггүй байдаг. Хүчгүй байдаг. За магадгүй торт хийгээд эхлэх юм бол манайх харж байгаа байж би хийгээд ингээл цамцаа ингээл шуугаал. За тэгэл ингээл гурлай зуураад ингээл хэвэнд оруулаад ингээл эхлэх бах. Мэдж байгаа учраас зоригтой. Тийм үстэй. За тэгвэл барилга барьдаг хүн яг адилхан мэдж байгаа учраас шавраа ингэж зурдгийн, ингэж өрдгийн, ингэж өнгөлдгийн. Бүгдийг мэднэ. Мэдж байгаа учраас зоригтой. Тэгвэл сайн мэдээч гэсэн ялгаагүй. Би тороос илбээгүйгээс болоод би өөрөө бэлдээгүйгээсээ болоод сайн мэдээ тарааж чадахгүй байх боломжтой. Тийм учраас за Лук 4-р ишлэлийг би дахиад унших гэж байна. Лук 5-ын 4-р ишлэлийг тэрээр айлдаж дуусаад Симонд усны гүн рүү нь оч. Загасчлахын тулд тороо дооршлуул гэв. За бурхан ямар хүнийг мэдэх вэ? Ямар хүнийг хэрэглэх вэ? Дуулууртай хүнийг. Дуулууртай байхыг мэддэг хүнийг бурхан хэрэгэлдэг. Тэр дуулууртай байна гэдэг нь хүнд биш. Бурханы үгэнд дуулууртай хүнийг. Иремья 10-р бүлэг дээр ургац ариун байвч ажилчид цөөн байна. Юу гэсэн үг вэ гэхээр ургац хураагаар явъя гэхэд явах хүн цөөхөн байна. Сэтгэлтэй хүн цөөхөн байна. Тэр ургац хураалт болцсон байна гэдгийг мэдж байгаа хүн цөөхөн байна гэж байгаа. Жохон байхад их ногоо тарьдаг байсан аав ээж болохоор зэрлэгээ зулгаая гэж гараа явчихдаг. Гэтэл би болохоор ядаргаатай юм аа гэл. За төмсөө хураая гэдэг үгүй бороо орох чинь маргааш хураая л даа гэл. Аав ээж маань мэдээд байгаа байхгүй юу? Зэрлэгийн зулгаахгүй бол ургахгүй гэдгийг, услахгүй бол тэр ногоо томорч чадахгүй гэдгийг мэдээд байгаа. Гэтэл би болохоор хэн нэгэнд хийж өгөх гээд байгаа юм шиг сэтгэл байгаа учраас залхуурдаг, хойшоо суудаг. Гэтэл энэ Петр яасан гинөө? Тороо нуурын гүн рүү аваачаад буулгаад үз. Гэтэл дуулууртай байхыг мэдчихээн. Эзэнд дуулууртай байвал авна гэдгийг мэдэж байна. Бид нар хардаа энэ ертөнцийн хамгийн чухал зүйл мэдээж мөнгө олох нь чухал.
Мэдээж ажил хийх нь чухал. Гэхдээ аврагдсан хүний гарцаагүй мэддэг нэг зүйл байна. Там байгаа учраас, деваачин байгаа учраас, би аврагдсан нь үнэн учраас сайн мэдээ тараахгүй л бол болохгүй. Сайн мэдээ ямар чухал вэ гэдгийг мэддэг. Тэгээд сайн мэдээ тараадаг. Аврагдахаас өмнө найзуудтайгаа уулзаал тоглоом тоглохоор явна, зугаацахаар явна. Тэгэл ямар ч үн цэнгүй ярьж байгаач инээгээл ингээл ярьдаг. Өдөржингөө яриа суудаг. Өдөржингөө тоглодог. Харин аврагдсны дараа яг өмнөшгөө бай гэхлээр чадгаа байчихсан. Яагад гэж ямар ч үн цэнгүй зугаац ингээл тоглоом наргаа гэж яагаад амьдралын төгсгөлд нь сүрэл байгаа гэдгийг би мэдсэн байхгүй юу? Тэгээд найзууд дээр очиод юун тоглоом шууд бурханд итгэе. Сүмд явъя. Аврагдъя. Харамсалтай найзууд маань тгий гэсэн болов энэ буйнаа тэнэг болчих. Энэ буйнаа тархиа угаалагч. Есүс ч юм болчих. Гэхдээ би мэдж байгаа учраас чимээгүй чадаагүй. Гэр бүлдээ ч гэсэн ялгаагүй. Хамаатан садантаа ч гэсэн ялгаагүй. Үйлс 10 дугаар бүлгээс харах юм бол сайн мэдээний төлөө шатаж байгаа нэгнийг бурхан үннийг хайж байгаа. Аврагдах хүмүүстэй тэр хүмүүсийг уулзуулж байсан. Паулда аврагдах хүмүүсийг уулзуулж байсан. Өрөвдөлтөө тэр төөрөлдсөн сүнснүүдийг өөрт нь сайн мэдээ тараах хүмүүстэй уулзуулж байсан. Этиопийн тайган амбан Библийг мэдээд байгаа. Биш ээ, уншаад байгаа. Библи үнэхээр чухал юм шиг байна гэж бодоод уншаад байна. Харин сайн мэдэхгүй байгаа юм. Тийм л учраас сайн мэдээ тараах хүнтэй уулзуулж байгаа. Тэр хүн бурхныг мэдхийг хүсэж байна. Бурхныг хайж байна. Очоод та над уншиж байгаагаа ойлгож гинүү гэхэд хэн нэг нь надад тайлбарлахгүй бол би ойлгохгүй байна. Мэдэхгүй байна. Гэтэл хөсгөнд нь хамт суугаад Библийг тайлбарлаж өгч байгаа. Гэтэл тэр тайлбарлаж байгааг нь сонсоод тэр хүн аврагдаж байгаа юм. Үнэхээр хүсэж байгаа нэгэнтэй үннийг хайж байгаа хүнтэй бурхан уулзуулдаг. Түрүүн хэлсэн Үйлс 16 дугаар бүлэг дээр Паул Филиппойд очсон. Залбирч бэлдэж очсон. Бурхны илгээсэн газар руу дуулууртайгаар явсан. Гэтэл үннийг хайж байгаа Лудия гэдэг хүнтэй бурхан Паулыг уулзуулсан. Аврагдсан. Тэгвэл өнгөрсөн эзний өдөр бас хэлсэн. Тэрний өмнөх эзний өдөр бас хэлсэн. Бурхан би хэнийг явуулах вэ гэж асууж байгаа. Сайн мэдээний төлөө би хэнийг явуулах вэ? Хүсэж байна гэж байгаа. Би сайн мэдээ тараая. Би тэр сүнслүүдэд бурхныг мэдүүлмээр намайг хэрэглээч. Энэ хүнийг бурхан явуулдаг. Хүсэж байгаа бэлдсэн хүнийг. За тэгвэл одоо сайн мэдээний төлөө бурхан ямар хүнийг хэрэгэлдэг вэ? Ямар хүн сайн мэдээ тарааж чадах вэ? За амжигч нэгээр хэд хэдэн зүйлийг хамтдаа бодож үзье. Сайн мэдээний төлөө ямар хүн амьдрч чаддаг вэ? Ямар хүн сайн мэдээний төлөө хэрэглэгддэг вэ? За тэгвэл хэрвээ түүнийг нь мэдэх юм бол би тийм хүн болох гэж хичээх хэрэгтэй үсттэй тий. За ингэдэг үсттэй. Эхнэр нөхөр хоёр танилцаад
За гэр бүл болох гэж байна. За гэхдээ нөхөрхөө ингэдэж штэ. Их тэр хайртай болчихсон эмэгтэй нь би костюм пижак өмсдөг хүнд дуртай. За би тийм хүн дуртай гин гутал маргааш нэрхтээ нь яадаг вэ? Яг тийм хүн болцоо очдөг байхгүй юу? Костюм пижак өмсчихсэн. А би үсээ ингээд айгүй гой ингээд самандаг хүн дуртай гин гутал маргааш нүсээ самнаал яваад очдөг. Болзоон дээрээ. Яг тэр хүнд таалагдах гад өөрчлөгдөж штэ тэ. Гэр бүл болоод тийм зүйл би дургуугийн гутал яг тийм хүн нь болж өөрчлөгддөг. Яагаад вэ? Хайртай хүнийхээ төлөө. Бүр ингэдэж штэ. Хүүхдүүд нь магадгүй саримсан дургуул ээж аав хоолндоо саримс хийдэг болов хийгээ болчдөг. Үр хүүхдүүд нь хайртай хүн нь өөхөнд дургуй гэвэл яадаг гэж өөхгүй хоол хийж өгдөг. Яагаад вэ? Хайртай учраас. Тэгвэл би сайн мэдээний төлөө хэрэглэхийг хүсэж байна. Тэгвэл одоо би яах хэрэгтэй вэ? Сайн мэдээнд зохистойгоор өөрчлөгдөх хэрэгтэй. За, нэгдүгээрт би ямар байх ёстой вэ? Иохан 17 дугаар бүлгээс харах юм бол эзэн минь үннээр намайг ариусгаач. Эзэн таны үг үнэн тул намайг ариусгаач. За тэгвэл эхлээд юу вэ? Би эзэн дотор байх хэрэгтэй. Би эзэн дотор, эзэн миний дотор байх хэрэгтэй. Энэ нь юу хэлж байгаа вэ? Үгэн дотор, нөхөрлөл дотор, чуулган дотор байх хэрэгтэй. Үг сонсдоггүй хүнийг бурхан хэрэглэхгүй. Хаяа нэг нөхөрлөлтөд ирдэг хүнийг бурхан хэрэглэхгүй. Үгэн дотор, нөхөрлөл дотор байдаг хүнийг бурхан хэрэгэлдэг. Тэр нэгэн бурханы төлөө, бурханаас сайн мэдээний төлөө гуйж чаддаг. Эзэн дотор байдаг нэгэн эзнээс гуйдаг. Тэр нэгэн би чадахгүй юм байна. Би өөрийнхөө хүчээр сайн мэдээд тарааж чадахгүй юм байна. Үүнийг мэдэж байгаа учраас бурхан минь надад туслаач. Бурхан минь надад хүчийг өгөөч гэд гуйдаг. Би өөрийнхөө чадахгүй. Би үнэхээр сул дорой юм байна. Бурхан минь туслаач. Тэр нэгэн бурханаас гуйдаг. Бурханыг мэддэг нэгэн, бурханыг хүчтэй гэдгийг мэддэг нэгэн, мэрэгүү ухааныг өгдөг гэдгийг мэддэг нэгэн бурханаас үргэлж гуйдаг. Ингэдэг үйлчлэлийн баг сайн мэдээ тараахаар явсан. Нэг ахыхаа ээж автаа уулзгаар гэтэл ингэж байгаа. Гарч явхдаа бүгдээрээ цуглаад залбирж байгаа юм. Бурхан минь сайн мэдээ тараахаар явж байна. Яваад ирэх замыг та хамгаалаарай. Өөрийнхөө мэрэгүү ухаан, хүч чадлаар хамт байгаарай гэж гуйгаа залбирж байгаа юм. Яг тэр айлын гадаанаа очиод бурхан минь одоо уулзах гэж байна. Амийг минь удирдаарай. Тэр хүний сэтгэлийг нээж өгөөч. Тэр сайн мэдээ тараах энэ үйл явц донд эзэн минь ажиллаараа гэж гуйж залбирж байгаа юм. Юу вэ? Эзэн дотор байгаа нэгэн эзнээс гуйдаг. Хүчийг гуйдаг, мэрэгүү ухааныг гуйдаг. Тэгвэл сайн мэдээнд хэрэглэхийн тулд эхлээд эзэн дотор үг нөхөрлөл дотор байх хэрэгтэй. За тэгээд яах хэрэгтэй гэсэн бэ? Үргэлж залбирах хэрэгтэй. Залбирдаг хүнийг эзэн хэрэгэлдэг. Залбирна гэдэг нь зүгээр л ингээ сууж байгаа хэрэг биш. Залбирал гэдэг нь эзнээс мэрэгэн ухаан, хүч чадлыг гуйж байгаа нэгэн. Есүс шамнараа сайн мэдээний төлөө хоёроор нь илгээсэн. Гэтэл чөтгөрд эзэмдүүлсэн залуу дээр нэг хүн дээр очтол хичнээн үзэж чөтгөр нь зайлдаггүй.
Есүс дээр ирээд хэлсэн. Есүс энэ төрөл нь залбирлаар явдаг юм а гэж байгаа. Залбирал ийм хүчтэй. Хатуу хүний сэтгэлийг зөөлөх хүчтэй. Энэ залбирал нь гэм нүгэлтэд хүлэгдчихсэн байгаа тэр хүнийг чөлөөлөх хүчтэй. Энэ залбирал нь итгэлийн залбирал нь тэр хүний сэтгэлийг нээх хүчтэй. Тэр хатуу сэтгэл нь зөөлөн болох, хатуу сэтгэлийг нь зөөлрүүлэх хүчтэй. Түлхардаа би үнэхээр эзэнт хэрэглэгдээ гэвэл залбирдаг хүн болох хэрэгтэй. Үргэлж залбирах хэрэгтэй. Миний чин сэтгэлийн залбирлаар дамжуулан Бурхан ажилдаг байхгүй юу? Израиль 400 жилийн боолчлынхаа эцэст чин сэтгэлээсээ Бурханд хандаж залбирч гуйсан. Эзэн Мойсег илгээсэн. Тэгвэл залбирдаг хүнийг Бурхан хэрэгэлдэг. За тэгээд биднэрт үнэхээр чухал зүйл хэрэгтэй. Миний бодол, миний сэтгэл, миний хийж байгаа үйлдэл, миний хийж байгаа сонголт үргэлж эзний өмнө зөв байх хэрэгтэй. Бурханы өмнө өөрчлөгдөх хэрэгтэй. Яагаад одоо би хэрэглэгдэж чадахгүй байгаа вэ? Миний үг, миний зам байдал, миний сэтгэл, миний амьдрал сайн мэдээнд хэрэглэгдэх хэмжээний биш байгаад байна. Тэгвэл миний үг, зам байдал, миний бүх зүйл эзэн дотор өөрчлөгдөх хэрэгтэй. Матай 5 дугаар бүлэг дээр хүмүүс та нарын сайн үлсийг хараад Бурхныг алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийхүү гэрэлдэг. Хинч дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дээр тавьдаг. Тэр дээр тавигдсан дэнлүү өрөөнд байгаа бүх зүйлийг гэрэлтүүлдэг. Тэгвэл тэр дэнлүү нь аврагдсан хүнийг хилээд байна. Гэтэл харамсалтай нь гэм нүглийн доогуур орчдөг. Цөхрөлийн доогуур орчдөг. Энэ сэтгэлд нь шунлал байгаад байдаг. Тэр шундын доор эзний гэрэл маань орчихдог. За тэгвэл энэ хардаа аврагдсан хүн бүрийг Бурхан чийдэн гэж хэлээгүй, гэрэл гэж хэлсэн. Зүгээр гэрэл. Өвшө чийдэн. Харин одоо гэрэл. Тийм биз дээ? Гэрэл асаачих юм бол бүх зүйл харагддаг. За энэ бүх гэрлийг унтраачвал би ч харагдахад хэцүү, ундраагч ч харагдахад хэцүү. Харагдуулахын тулд дээр нь гэрэл ассан байна, над руу гэрэл ассан байна. За яг уу гэрэл унтраасан ч зарим нь харах байх л да. Хойнд байгаа хүмүүс яг бол гэрлээ хасаагаа чи харагдахгүй байж таа гэж бөөн гомдлох байх. Гэрэл ассан учраас хүн харагдаж байна. Яг үнчлэн миний амьдралаар эзэн харагдах хэрэгтэй. Сэтгэл минь өөрчлөгдөх хэрэгтэй. Миний амьдрал өөрчлөгдөх хэрэгтэй. Хаяа завтаа үедээ ирэх биш. Үхтээ ойр байх гэж, эзэнт ойр байх гэж, залбирал донд байх гэж хичээх хэрэгтэй. Тэр нэгнийг Бурхан хэрэгэлдэг. Петр номон дээр 1-р Петр 2-р бүлэг дээр хайртуудаа сэтгэлийн чинь эсрэг зайддаг махбодийн хүсэл тачаалуудыг цээрлэж харийнхны дунд байдаг гэм нүглээр амьдрах биш. Энэ махбодийн гэм нүглээ цээрлэж эсрэгээрээ түүн өөд ирж Бурхны төлөө
Бурхныг алдаршуулан амьдрал гэж байна. Амьдрал гэж байна. Гэм нүгэл дотор байгаа болоод эзэн дотор амьдрал. Гэм нүглийг дурлж хүсэх биш. Эзнийг хүсэж амьдрал. Библийн олон газар эзнийг мэдхдээ хичээ өөрийгөө өрг гэж байгаа юм. Эзэн Есүсийг мэдгэд хичээ зүтг гэж байгаа юм. Тэгвэл эзнийг мэдж яах гээд байгаа юм? Бид бүхэн өөрчлөгдөж амьдрч яах гээд байгаа юм? Сайн мэдээ тараах гэж. Сайн мэдээний төлөө амьдрах гэж. Тэр нэгнийг Бурхан хэрэгэлдэг. За нэгэн залуу ээж авдаа сайн мэдээ тараахыг хүсэж байгаа юм. Гэтэл өмнө нь ээж авдаагаа муудалцдаг яг л хിവэрэ. Хичээлээ хийдэггүй яг л хിവэрэ. Гэр орнооч цэвэрлэхгүй яг л хിവэрэ. Тэгтээ тэр залуу өөрөө аврагдсан. Тэр төрхийг нь хараад ээж аав нь аврагдах болов боломжгүй. Гэтэл эсэргээрээ өөр нэг залуу аврагдсан хичээлдээ сайжирж байгаа юм. Хилүүлэхгүй гэр орны ажил тусалдаг болж байгаа юм. Нүдэн дээр нь загинсан ч Библийг уншдаг болж байгаа юм. Дургүй байсан ч хоол идэхтэй хамт залбирдаг болж байгаа юм. Ээж аавынхаа өмнө Бурхны гэрлийг харуулж байна. Хичнээн ээж аав нь дургүй байж болохч, эсэргүүцэх гэж болохч аврагдаад өөрчлөгдөж байгаа төрхийг нь хараад эзэн рүү эргэдэг. Тийм учраас хүмүүс та нарын сайн үйлсийг хараад Бурхныг алдаршуулдаг юма гэдгийг хэлж байгаа. Мөн би яаж өөрчлөгдөх хэрэгтэй вэ? Есүсийг хайрлан сайн мэдээний төлөө золиослдог болох хэрэгтэй. Петр Паулч тэр сайн мэдээний төлөө өөртөө хэрэгтэй гэсэн зүйлээ орхиод эзний сайн мэдээнд хэрэгтэй гэсэн зүйлийн төлөө явдаг болсон. Эзэн тэр хүмүүсийг хэрэгэлсэн. Тэгвэл хайрлна гэдэг нь золиослно гэдэг нь яг адилхан байхгүй юу? Хайртай гэж байгаа хэрнээ золиос байхгүй бол хайртай гэсэн үг биш. Зүгээр тэр үгийг хэлж байгаа юм. Хайртай учраас эцэг их маань миний төлөө өөрийгөө золиослсон. Тийм биз дээ? За надад гутал авах мөнгө байна. Тэгвэл хүүхдтэй гутал авдаг уу? Өөртөө гутал авдаг уу? Ээж аав нар яадаг вэ? Тийштэй хүүхдтэй. За надад шинэ утас авах мөнгө байна. Гэхдээ өөртөө авдаг уу? Хайртай хүмүүстэй авдаг уу? Тийштэй хайртай хүнээ хайрлаад золиослоод өгдөг. Тэгвэл сайн мэдээний төлөө би тэр өрөвдөлтөд төрөлцсөн сүнснүүдийг эзэн рүү ирүүлэхийн тулд хайрладаг, золиослдог. Сайн мэдээ тарахдаа золиос байхгүй бол энэ сайн мэдээ тарах боломжгүй. Есүс Лук 19-р бүлгээс харах юм бол нэгэн хотод сайн мэдээ тараах гээд төхөж очиж байгаа. Гэтэл ингэж байна. Есүс хотыг харж түүний төлөө уйлсан. Яагаад вэ? Аврагдах ёстой олон өрөвдөлтөй сүнснүүд байгааг хараад Есүс өрөвдсөн. Есүс Бурхан учраас нойрыг сайн тисдэгтэй. Өлсөн ч сайн твчдэгтэй. Хүмүүсийг эдгээгээд сургаал зүрлүүдэд айлдаад энэ ч хот руу тэр ч хот руу явж исэн биш. Өлсөн ч сүнсийг хайрлаад ядарсан ч
сүнсийг хайрлаад өөр дээр нь эргэсдийг эдгэж байлаа. Юу вэ? Сүнсийг нь хайрлаад өрөвдөж. Тэгвэл хардаа ямар хүн золиослдог вэ? Ямар хүн хайрладаг вэ? Сүнсийг нь харж өрөвдөж байгаа нэгэн хайрладаг, золиослдог. Тэгвэл биднэрт сүнсийг хайрлах, өрөвдөх сэтгэл байхгүй бол Бурханаас гуйх хэрэгтэй. Хардаа энэ хүн аврагдчихвал намайг сүмд явахыг мань хориглохоо болчихно. Энэ хүн аврагдчих юм бол би чөлөөтэй гоё итгэлээр амьдрах бах. Энэ хүн аврагдчихвал архинаас гараад уур уцаар нь гайгүй болоод миний амьдралч гайгүй болох бах. Ингэж сайн мэдээ тараах юм бол нэг ч хүн аврагдахгүй. Эхлээд энийг гуйх хэрэгтэй. Сүнсийг хайрладаг хүн болгож өгөөч гэж гуйх хэрэгтэй. Яагаад сайн мэдээ тарааж чадахгүй байгаа вэ? Сүнсийг хайрлаж чадахгүй байгаа учраас. Өрөвдөхгүй байгаа учраас. Тэр өрөвдөлтөө сүнснүүд нь там руу явж байгаа гэдгээ ч мэдэхгүй байгаа. За, нэг аав биш ээ, нэг хүү, нэг пастор хүн аврагдаагүй аавдаа сайн мэдээ тарааж байгаа юм. Ач холгонд нь аав нь ингэ суулцдаг, эргэж хараад. Хойно нь хүүхэд нь аава аврагдах хэрэгтэй. Там байж штэ. Би тантай мөнхийн явааж руу хамт явмаар байна. Би мөнх амийг авчихсан. Хамгийн хайртай хүн болох аавдаа хуваалцмаар байна. Аав нь зүгээр дэргэж хараа суудаг. Юу ч сонсохгүй. Юу ч хариулахгүй. Тэр хүн хэлж дуусаад яг гараа явах гэсэн нэ. Гинт чихэнд нь сонсогдох шиг болсон гинэ. Миний хүн битгий шантраараа. Би там руу явж байгаагаа мэдхгүй дээ л ингэж байгаа шүү. Битгий шантраараа. Надад заавал сайн мэдээ тараагаараа. Гинтхэн гарч явснаа. Шантраад гараа явж байгаа юм. Цөхрөөд гараа явж байгаа юм. Гинтхэн эргэж хараад буцаад очиж хажууд нь суусан. Амархан байгаагүй ч шантраагүй. Сүнсийг нь хайрлаад үргэлж л хэлж байсан. Аав нь аврагдсан. Хүүдээ хэлсэн гинэ. Миний хүү шантраагууд баярлаа гэсэн гинэ. Сүнсийг нь хайрлаж байгаа. Нэгэн шантардаггүй. Сүнсийг нь хайрлаж байгаа нэгэн сайн мэдээ тарааж чаддаг. Тэгвэл би эзнээс сүнсийг хайрлах сэтгэлийг өгөөч ээ гэж гуйх хэрэгтэй. Тэгээд хамгийн чухал нь нэгдүгээр бид нар номон дээр ингэж гардаг дохиж өгөх гэж байна. За зүгээр хэлээд үгэй. Юу дохиж өгнө? Христ эзнийг зүрхэндээ тусгаарлан нандинг. Харин доторх найдварын чин талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай. Гэхдээ дүлгөөн бөгөөд хүндэтгэлтэйгээр хариул. Юу гэхээр сайн мэдээг амьдралаараа гэрчилдэг байх хэрэгтэй. Миний амьдралаас найдвар харагддаг байх хэрэгтэй. Энэ ертөнцийн хүмүүс мөнгө байхгүй, ажил байхгүй, тийм ч юм болохгүй, энэ ч юм болохгүй гэж яарал гүгээд байна. Завгүйгээд гүгээд байна. Гэтэл би яг адилхан байж ч яаж сайн мэдээ тараах юм. Өөрөө яараа, сандраа, завгүй, бүтэхгүй болохгүй гэжээж удахгүй семинар болох гэж байгаа нэг сонсоод үзээрэй гэвэл чи өөрөө сүмдээ яв. Чи өөрийгөө л хичээ гэх бах. Гэтэл найдвар байгаа хүн мэд амьдарч байна. Баяр хөөртэй амьдарч байна. Тэр амьдралынхаа төрхөөр сайн мэдээ тарааж байна. За. Нэг ийм ах байгаа. Гутлын 8 эргэлдэг нэг ах байгаа юм. Гэтэл эргэн тойронд нь яг адилхан гутал зардаг аврагдсан ахын дүүснэр байгаа юм. Гэтэл ардаа лав гариг эзний өдөр нөхөрлөлгээд лангууга хагаад явцдаг. Хамгийн орлоготой үед лангууга хагаад явцдаг.
Гэхдээ та нар чи өстө сүмээрээ солиороод ингэчдэг юм уу? Хайрын орлогоо хаагаад гэтэл тэр ахын дүүснэр маань бүгд тэр яг адилхан. Эзэн өгдөг юм оо? Эзэн дүүргдэг юм оо? Гэт зүгээр л баяр хөөртэйгээр хаагаа явдаг. Тэр итгэлийг нь хараад энэ хүмүүсийн итгэл мундаг. Бусдаас илүү мундаг. Тэгж яагаад нэг сонирхож үзнэ гэж бодоод байгаа юм. Гэлэр да. Өөрөө ч үгэндээ нөхрөлтөө очихгүй мөнгө гээл гүгээд байна. Яаж сайн мэдээ тарааж чадахгүй. Найдварын чин талаар асуух хүмүүрт ямагт хариу өгөхөд ямагт бэлэн бай. Эзний талаар ярихдаа бэлэн бай. Бурхны талаар ярихдаа бэлэн бай. Чи юунд найдаад байгаа юм? Би Бурханд ийм зүйлд ингэдэг учраас найдаж байна. Хариулахад үргэлж бэлэн бай. Тэр нэгнийг Бурхан сайн мэдээний төлөө хэрэгэлдэг. Хардаа хамгийн сүүлд нь итгэлд юу чухал вэ? Тууштай байдал, төвчээр их чухал. Зовлонгоос болоод төвчээр минь тасарчих гад байдаг. Зовлонгоос болоод эзнийг харж чадхаа байж гад байдаг. ертөнцийн хүмүүст найдвар байхгүй учраас ажил нь бүтэхгүй бол ингэдэг. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байна. Найдвар байхгүй. Харин аврагдсан бид бүхэн яадаг вэ? Хичнээн хэцүү байсан ч эзнийг хардаг. Эзэнд найддаг. Хата хичнээн зовлон байсан ч та бүхэн гадаа гараад тэнгэрийг хараад үзээрэй. Өөчм бурхан байгаа. Би эзнийг биш газар хараад байгаа учраас хан тулчдаг. Зовлон гэдэг хан, байхгүй гэдэг хан, цөхрөл гэдэг хан тулчдаг. Харин эзнийг харах юм бол тэрийг давж гардаг. Эфес биш сургаалт өгс номон дээр ийм гардаг. Зөвдгөний үр жимс ами мод мэрэгэн хүн бусдын сэтгэлийг дагуулдаг. Энэ мэрэгэн хүн гэдэг нь юу вэ? Зөвхт хүн гэдэг нь юу вэ? Аврагдсан хүнийг хэлж байгаа. Аврагдсан хүн л бусдыг эзэн рүү, авралын худаг руу удирддаг, дагуулдаг. Яаж вэ? Тусгаарлагдсан амьдрал, төвчээртэй амьдрал, өөрчлөгдсөн амьдралаараа, эзэнт найдаж харж буй амьдралаараа. Эцэстээ аврагдсан хүн л эзэнт найдаж төвчдөг. Тэгвэл Паул аврагдаад юуны төлөө хичээнгүй амьдэрсэн бэ? Тийштэй сайн мэдээний төлөө. Тэгвэл таны төлөө амиа өгсөн Есүс таныг сайн мэдээний төлөө хэрэглэхийг хүсэж байна. Одоо тэгвэл би өөрөө нэг дотроо хариулаад үзье. Би сайн мэдээний төлөө хэрэглэгдмээр байгаа болов яагаа бол? Би сайн мэдээ тараамаар байгаа болов яагаа бол? Тэгэхээр аврагдсан хүн гэмнүглээ уучлуулсан нэгэн, мөнхийн найдварыг авсан нэгэн сайн мэдээний төлөө амьдрахыг хүсдэг. Золиослохыг хүсдэг. Тэгвэл эзэн туслах учраас, эзэн хэрэглэхийг хүсэж байгаа учраас бурхан минь ээ би хэрэглэгдмээр байна. Надад туслаач. Би хүсэж байна. Би өөрчлөгдмөр байна. Хайртай хүмүүсийнхаа сүнсийг бурхан руу эргүүлмээр байна. Би сайн мэдээний төлөө золиосломоор байна. Сүнсийг хайрладаг тэр сэтгэлийг олж авмаар байна. Яг л эзний сэтгэлээр, бурхны сэтгэлээр сайн мэдээний төлөө амьдрмаар байна. Хүсэж байгаа нэгнийг, шийдсэн нэгнийг бурхан хэрэгэлдэг. Харин аврагдаагүй хүнд, бурхны мэддэггүй хүнд тэр сэтгэл байдаггүй. За 4 сар гарсан байна. 14-өөс семинар эхэлнэ. За яг л ийм сэтгэлээр бэлдээд семинартаа оролцоцгоё. Энэ семинар гэдэг маань зүгээр нэг чуулганы үйл ажиллагаа биш. Бурхны том
нэгүсэл байхгүй юу? Та бүхний хайртай хүмүүсийг, тэр өрөвдөлтөд сонсголгүй хүмүүсийг бурхан руу эргүүлэх, аврагдуулах боломж. Аврагдаагүй нэг нь авралаа баттай болгох боломж. Олон хүний боддог шиг зүгээр нэг чуулганы төлөвлөгөөн дээр гарчихсан байгаа нэг үйл ажиллагаа төдий зүйл ерөөсөө биш. Юм учраас бэлдээд сүнсийг хайрлсан сэтгэлээр залбираад семинартаа оролцоцгоё. Хамтдаа залбираад дуусгая. Бидний хайрлаад гэм нүглийн дундаас аварсан эзэн таны нэгүсэлд чин сэтгэлээсээ талархаж байна. Та биднийг авраа зогсохгүй амьд үг ажилдаг чуулган дотор эрхэм сайн мэдээний төлөө хэрэглэгдэх боломжийг зөвшөөрсөндөө баярлалаа. Толгоогуудаа сэтгэлээ гудаалган залбирж байгаа манай ахын дүүснэр дунд сайн мэдээний төлөө золиослоод зүдэн зүтгэж хөдөлмөрлөж байгаа ахын дүүсэр гарцаагүй байгаа билээ. Сайн мэдээний төлөө дутга зүйлгүй байхаар та хэрэгцээтэй бүхнээр нь дүүргээрэй гэж гуйж байна. Одоо ч гэсэн аврал нь эргэлзээтэй баттай биш байгаа хүн байгаа бол үгээр дамжуулан, семинараар дамжуулан авралаа баттай болгож чадахад нь та туслаарай. Амьдрал дунд нь олон зовлон саад бэрхшээл байгаа билээ. Мах үедд нь өвчин зовлон сэтгэлд нь ч гэсэн асуудал байгаа хүн гарцаагүй байгаа. Та өөрийнхөө хайр, нэгүслэр итгэлийг нь зууран барьж сахиж хамгаалаарай гэж гуйж байна. Бидний амьдралаар эзэн таал алдрыг аваарай гэж гуйж байна. Үлдсэн нөхөрлийн хөтөлбөрийг эзэн танд даатгаад биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр талархан гуйж залбирлаа. Амен. Түр зарлал хэлнэ.